Хомын тал ЮНЕСКОгийн шин мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд албан ёсоор бүртгэгдлээ. Угаарын хийгээр 152 хүн хорджээ. Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг Япон тогоочийн тусламжтай хоолны цэсээ өөрчилжээ. Палеонтологч Болор цэцэг хууль бусаар гадагш гарсан Монгол их гэдг нь батлагдсан 70 гаруй үлэг өрөвлийг Монгол руу буцаажээ. Чиндаод Монголын жудачид медалийн хур буулгалаа. Брэдийн залуу тамирчид Абу Дабид болсон тэмцээнээс 4 алд 2 мөнгө 1 хүрэл медаль хүртжээ. Айс головын цөөн хормын мэдээ эхэлж байна. Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын талын байгалийн зохицолборт газар ЮНЕСКОгийн шин мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд албан ёсоор бүртгэгдлээ. Уг шийдвэрийг бүгд найрамдах Хятад ард улсын Ханжаа хотноо болсон ЮНЕСКОгийн хүн ба шин мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 37 дугаар хурлаар баталгаажуулсан байна. Ингэснээр манай улс ЮНЕСКОд шин мандлын нөөц 12 газрыг бүртгүүлээд байна. 9-р сар гарсаар нийслэлд угаарын хийн 49 дуудлага бүртгэгдэж 152 хүн угаартаж хорджээ. Хордлогод өртсөн шалтгаан нөхцөлийг тодруулбал 2 өрх яндангаа хөөлөөгүй, 7 өрхийн зуухны битүүмж алдагдсан, 35 өрх яндан зуухаа салгаж өрхөө бүтээсэн, 3 өрхийн зуух яндан гэмтсэн, 2 өрх яндангийн соёлдоо хаасан зэргээс болжээ. Мөн тус 49 өрхийн 38 нь угаарын хийн мэдрэгчгүй байсан талаар албаныхан мэдээллээ. Төрийн тусгай алба хаагчийн нэгдсэн эмнэлэг Япон тогоочийн тусламжтай хоолныхаа цэсийг чанаржуулж өөрчилжээ. Тодорхойлбол Япон улсын элчин сайдын яамд ажиллаж байсан монголчууд японочдоос бага насалтгийг сонсоод өөрийн чадах зүйлээр туслахыг хичээж манай улсад иргэн ирж 9 дэх жилдээ ажиллаж амьдарч байгаа Сузуки Юоки хэмээх Япон тогооч тус эмнэлгийн хоолны цэсийг өөрчлөхөд хамтран ажиллаж хоолоор ангахын чухлыг зааж сургасан байна. Эрүүл урт наслахад хоол хүнс тэр дундаа төрөл бүрийн ногооны хэрэглээ чухал тул хоол хүнсэнтэй ногоог хэрхэн хэрэглэхийг заажээ. Палеонтологч доктор Минжингийн Болор цэцэг хууль бусаар гадагш гарсан Монгол их гэдг нь батлагдсан 70 гаруй үлэг өрөвлийг эх орн руу буцаажээ. Тодорхойлбол анх 2012 оны 5 дугаар сарын 17-нд Тарбазар Батарын дуудлага худалдааг Монгол руугаа мэдэгдэж зогсоох үйл ажиллагааг эхлүүлсэн. Тэрнээс хойш 13 жил өнгөрч энэ хугацаанд зогсолтгүй ажилласаар 70 гаруй динозаврын олдврыг Монгол руу буцаагаад байна. Түүнтэй Америкийн хуульчид хамтран ажилласны нэг нь Роберт Пинтер юм. Чиндаод Монголын жудачид медалийн хур буулгалаа. Тэнцээнд 5 твийн 26 орны 200 тамирчин өрсөлдсөнөөс манай улсаас 15 жудач барилдаж 2 алт 1 мөнгө 3 хүрэл медаль хүртжээ. Тодорхойлбол эрэгтэйчүүдийн 66 кг-д бас хүү, нэмэх 100 кг-д гончиг сүрнээр алтан медаль, инхрийлэн мөнгөн медаль, 60 кг скват, 48 кг наран цэцэг, 57 кг сосор барамнаар тус хүрэл медаль хүртсэн байна. Манай тамирчид багийн дүнгээр Японы араас 2 дугаарт жагсжээ. Blue corner, AIN. Брэдийн залуу тамирчид Абу Дабид улсын тэмцээнээс 4 алт 2 мөнгө 1 хүрэл медаль хүртэж өөрсдийн ур чадвар сэтгэлийн хүчийг дахин нотлоллоо. Тодорхойлбол 14-өөс 15 насны ангилалд дэлхийн 4 удаагийн аварга Анастасия Бис, дэлхийн аварга Виктория Черних, 12-оос 13 наснд дэлхийн 3 удаагийн аварга Ксения Гриценко, дэлхийн аварга Валерия Кривоносова нар алтан медаль хүртсэн бол дэлхийн аваргын мөнгөн медаль Евгений Петров мөн 10-оос 11 наснд дэлхийн аваргын мөнгөн медаль Валерия Бартонова нар мөнгөн медаль хүртжээ. Харин 10-аас 11 наснд Роман Судаков хүрэл медаль хүртсэн байна. Тэднийг Абду Мусалимова, Арсалан Батуев нар дасгалжуулж бэлтгэжээ. Айс головын цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.